За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргье. За бид нэр өчигдөр ярьжсэн. Ер нь бол Америкийн нэгдсэн улс тарифын шийдвэрийг бол хятад улстай ганц байлдахаар болоо 90 улс дээр болохоор тарифа 90 хоногор сунгасан. За 90 хоногийн нь дуусах хугацаа нь 7 сарын 8-нд дуусах болж байна. Тэгээ 90 хоногийн хугацаанд нийтдээ 75 улсаас санал ирсэн гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэгээ 75 улсаас бид нар болоо тэ зөвшөлдсөх энэ асуудлыг хийн. Тэгээд зөвшөлдсөх юм бол яг худалдааныхаа тэнцвэрийг аль таланда ашигтайгаар шийднэ гэдэг зүйлийг ярьсан. За энэтэй холбоотойгоор бусад улсууд 15 улс одоогоор хамтрая гэдэг саналыг бол хүргүүлсэн байгаа. Үлдсэн улсууд бол хүлээж байгаа гэдэг зүйлийг Трампын засаг захиргаанаас мэдээлж байна. Харин хятадын талаас бол бид нар бол үзнэ тий бид нар Америкийн талаас тавьж буй энэ хүү одоо энэ шахалт дарамт шахаанд орж хилцээнд орох байгаа энэ нөхцөл байдал бол ерөөсөө таалагдахгүй байна гэж үзээд 4 сарын 10-нд өчигдөр 13 цагаас 84% татвар тавихаар болж байгаа. Харин Трамп бол өчигдөр юу гэж ярьсан бэ гэхээр бид нар 125% тариф тавина. Тиймээ энэ 125% татвар бол хангалттай. Энэс илүү бол одоо өсөхгүй Ши Жинпинг бол ухаантай хүн, улс орноо боддог хүн, хилцээний ар сух баха гэдэг зүйлийг яриад өнгөрсөн байж. Тэгсэн өчигдөр өнөө өглөөний байдлаар Трамп маань бодлогын тарифа 145 болгож өсгсөн байж. Нэгсэндөө бүр илүү өндөр өсгөж оруулж ирж байна гэсэн. За энэ юу болсон бэ? Зах зээл дээр гэдгийг хэдүүлээ сонирхъя л да тий. За Америкийн индексүүд эдрийнхаар бол юм юу исэн байж байгаа. Өсөлт үзүүлсэн ийм зураглал байж. Тэгээд доллар индекс харъя. За доллар бол энэ хараа дарга талаасан. За энэ бол доллар индексийн дээлигийн чарт. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын 145% тариф оногдуулах нь хятадтай биш Америктай сөрөг нөлөөлж хэлсэн гэсэн. Эдийн засгийн хувьд хэлсэн. Хувьцаанууд бол баг зэрэг өссөн. Тэгтээ саарсан. За үүнтэй холбоотойгоор юунууд өсөж эхэлж байгаа. Бусад валютууд өсөж эхэлж байна. За энэ фунт USD гэхэд л те маш өндөр хэмжээний өсөлтийг үзүүлсэн байж байна. Фунт USD доллартай харьцсан шин $1 30 центтэй харьцаж байна. Тэгвэл евро USD нэг $19 доллартай 19 гэсэн үг $9 харьцаж байна гэсэн. За еврогийн хувьд аваад үзэх юм бол урт хугацаанд бол маш их хэмжээний уналтыг бол үзүүлсэн шүү дээ. Сүүлд бол эн чинь бүр 22 онд бол 95 руу ороод нэгсэндээ түүхэндээ анх удаа евро доллароос хямдхан болж исэн түүхтэй байдаг. Тэгвэл тэр унсан уналтыг ерөнхийдөө худалдааны дайны дараа ингэж ивдэж орж ирж байна. Тэг хятадын тал бол юу гэж хариулж байгаа нэхэр те бид нар бол одоо те Америкийн худалдааны хориг бидэрт бол нөлөө байхгүй гэдэг зүйлийг бол хэлж байгаа. За шалтгааныг аваад үзье л да. Хамгийн эхэлж бол Америкийн нэгдсэн улсын худалдааны одоо энэ дайнд орсон үе нь 2018 19 оноос эхэлдэг байхгүй. 18 онд Трамп ерөнхийлөгч болсныхаа дараагаар хятадаас орж ирэх $700 тэрбум бараан дээр бид нар 25% тариф оногдуулна гэдэг шийдвэрийг ярьж исэн. За тэгээ энэ хоёр чинь 2018 оны 10 сард уулзаад их 20 уулзалтан дээр хоёр талаасаа баг гаргаж бол ажиллаж исэн юм түүхтэй байдаг. Гэхдээ 2019 оны 5 сард бол Дональд Трамп төвчээр алдаад хятад хэлцээр хийхгүйгээр хойшлуулад байна гэдэг шалтгаанаар 19 оны 5 сарын 31-нд тариф оногдуулж исэн түүхтэй. Үр дүнд нь болж исэн бэ гэхээр Азийн хувьцаанууд унсан. За яг өнөөдрийн болж байгаа процесс бол тэр үед болсон. Савлгааны үед бол бага байсан. Азийн хувьцаанууд унсан, юан унсан, алтны ханш бол дээшээгээ шидэж исэн. Долларын ханш бол баг зэрэг унж исэн. Ийм зүйл болсон. За үүний дараагаар бол Трамп хувийг оролдож исэн. Тэгээд 150 гаруй улсын компаниг бол хятад Америкт одоо хувьцаа гаргах үйл ажиллагааг хориглох иймэрхүү шийдвэрүүдийг бол гаргаж ирсэн. Үр дүнд нь хэнд нийлүү охир гарсан бэ гэхээр хятадд гарсан. Тэгээ Ши Жинпинг энэ дээр хилцээр хийхээр
ярилцаад хийсэн 19 оны 11 сард хилцээр хийсэн мэт. Ер нь бол тухайд хятад шалдаа бууж исэн. Тэгээ ковид гараад энэ хилцээр бол ингээд талаар болж исэн. Түүхтэй байдаг. За үүнээс хойш Ши Жинпин юу гэсэн бэ гэхээр Европоос, Америкаас, бусад энэ хөгжингүй улсуудаас маш их технологи худалдаж авч ирсэн. Тэгээ нөгөө жишээ нь та нар мэдэн шүү дээ. iPhone гэдэг утсыг өнөөдөр үйлдвэрлэхийн тулд бүх эд ангийг Apple гэдэг компани Америкт угсардгүй. Хятад угсарж байгаа ч гэсэн бүх эд анги нь өөр улсуудаас нийлүүлж аваад тэгээ утас гэж үйлдвэрлэж. Энэ систем ганц Америкт байдгүй, Хятадын бүх компаниуд ижилхэн байж байгаа байхгүй. Хятад яасан бэ гэхээр бид нар эдийн засгийн хувьд Америкаас хамаарал өндөр байгаа учраас гэж үзээд маш их технологиудыг худалдаж авч хамаарлыг бол арилгах ийм бодлого бол баримталж эхэлсэн байдаг. За бид нар энэний нөлөөг харъя гэвэл юу гэдэг вэ гэхээр 2023 онд Хятад улс автомашины салбар дээр бүүм хийсэн. За тухайн үедээ бол нөгөө Гуанчжууд үзэсгэлэн болдог шүү дээ. Гуанчжуугийн автомашины үзэсгэлэн дээр 120 компани оролцоход үүнийх нь 80 гаруй машин нь Хятадын машин байсан байдаг. Тэгэхээр энэ дээр бол хүмүүс хараа шоконд орсон. Пүү тэр Хятадын автомашины үйлдэл. Одоо өнөөдөр Монголд хүртэл ороод ирсэн Хятад машинуудыг харахад бол бас тасарсан машинууд яваад байгаа шүү дээ, тийм. Тэр энэний суурийг тавьсан зүйл чинь тэр бодлооны дайтай холбоотойгоор Хятадын хийсэн бодлогын үр дүн байж. За тэгээ Ши Жинпин юу гэсэн бэ гэхээр ковидтой холбоотойгоор 2023 оны 1 сарын 1 хүртэл хилээ авсан гэдэг. Нэгсэндээ гадаад улсуудыг оруулахгүй, гадаадын хөрөнгө оруулахгүйгээр эдийн засгаа дангаар авч чадах нь гэдэг дээр тест хийсэн гэсэн үг байхгүй. За сул нөлөө гарсан нь юу гэхээр иргэд мөнгөгүй болсон, сүүлд иргэний дайн болох шахсан, иргэний дайн гэж бослого болох шахсан. Ингээд 23 оны 1 сарын 1-нд зах зээлээ нээсэн. 23 онд юу болсон бэ гэхээр Америк Хятадын номер 1 барилгын салбар дампуурлаа зарлж исэн ийм түүх болж исэн. Тэгээ одоо юу ярьж байна гэхээр бид нар ер нь бол дотоодын зах зээл ер нь хөгжүүлсэн. Тэгэхээр Хятад одоо биднэрт 145 байна уу, 500% татвар байна уу, манайс доош ямарч хадлын явахгүй бид нар дотоодын эдийн засгаар явчихна гэдэг ийм хандлагаар бол хандж байгаа гэсэн. Яг хөө тодорхой хэмжээнд хийсэн. За энэ нь бол одоо бид нар санаж байгаа бол 2022 оны Украин Оросын дайн эхлэхээс өмнө Зеленский юу ярьж ирсэн бэ гэхээр Орос манайхыг 2014 он шиг бодох бол хэрэггүй шүү. Бид нар бол өөр болсон шүү. 14 онд бид нар ангаж агаад яаж чадахгүйгээр Кримийн хойгийг алдчихсан бол одоо бидэрт бол тийм шууд орж ирээ та нар манайх эзлэхгүй гэдэг ийм бардан дуу гаргаж ирсэн ийм түүхтэй байдаг. Тэгвэл Хятад ч гэсэн яг л энэ үнцэг шиг бид нар Америкаас хамаарахгүйгээр эдийн засгээ явуулж чаднаа. Гэхдээ бид нар хилцээний харцаа суух бэлэн байгаа шүү гэдэг санааг бас илэрхийлэл яваад байгаа Хятад бол. За тэгэнгүүт өчигдөр яагаад 90 улсуудад тарифыг цуцалсан бэ гэдэг бас нэг таамаг явж байгаа. За энэ таамаг нь юу вэ гэхээр энэ хараа Америкийн нэгдсэн улсын бондын зах зээл гэж үүдэг байхгүй. За одоо энэ Америкийн нэгдсэн улсын 10 жилийн хугацаатай бондын өгөөж. Тэгээ энэ нөхрийн өгөөж биштэй 4 сараас хойш ингээ огцсон өссөн. Уул нь бол нэг 4-өөс 3.5% хооронд бондын өгөөж хэлбэлцдэг байхгүй. Өгөөж гэдэг нь бид нар монголоор ойлгол нөгөө хүү гэсэн үг байхгүй. Жишээ нь би одоо Америкийн нэгдсэн улсын засгийн газрын 10 жилийн хугацаатай бонд авах юм бол надад жилдээ 3.5-аас 4% хүүгийн ашиг өгнө гэж үздэг байхгүй. Гэтэл энэний бондын өгөөж өсөж байгаа. За энэ дээшээг 4.5 руу очиж шийдсэн юм чинь. Энэ юунаас болж байгаа вэ гэхээр одоо жишээ нь Монгол улс ингэдэг шүү дээ. Монгол улс олон улсаас бондууд авдаг. Тэгээ бонд авахтаа нөгөө хүү тогтдог. Анхны бонд бол бид нар мэдээ Чингис бонд гэдэг те. 4125 5125 гэсэн хүү байдаг. Тэгээ энэ хүүг ямар ийм төвшөнд байхыг хэн тодорхойлж өгдөг вэ гэхээр Монгол улсын зээлч зэрэглэл тогтоож өгч байдаг. Одоо жишээ нь Moody's, Standard, Fitch гэсэн 3 агентлагаас Монгол улсын зээлч зэрэглэл 3 бит байсан баха. 3 бит улс бол гадаад улсаас зээл авах юм бол тэдэн хувьтай байна гэдэг ч юм те. Тэгээ Америкийн нэгдсэн улсын бонд бол дэлхий дээрх хамгийн өндөр өгөөжтэй найдвартай бонд те. Зээл хөвөхөд яг хамгийн одоо юу гэдэг найдвартай улс гэж үздэг байхгүй юу. Гэтэл бондын өгөөж ингэж өсөөд байна гэдэг маань найдваргүй байна гэсэн. Жишээ нь бид нар амьдрал дээр хүнд мөнгө зээлэх болоо те. Нөхөр жоохон эвгүй гэж үзээд би хүүтэй зээлэх чинь. Хүүтэй зээлэхтэй болохоор за өшөө би чамд өмнө 5% хүүтэй өгч ирсэн. Одоо бол би чамд тэгж чадахгүй 10% гээ. Яг нөрж магадгүй байхгүй. Тэрэн шиг Америкийн нэгдсэн улсын бондын өгөөж өсөөд байна гэдэг бол Америк болоо дэлхийн нийтэд
хөрөнгө оруулахад жоохон эвгүй болчихжээ гэдгийг Америкийн нэгдсэн улсын бодлого буюу Трампын тарифын хориг нь нөлөөлсөн гэж үзэж байгаа гэсэн. За энээс болоод өсөд эхлэнгүү Трамп яасан бэ гэхээр хугацааг 90 хоногоор хойшлуулаад 70 гаруй улсыг хилцээр хийя гэдэг зүйлийг ярьсан гэдэг таамаглал яваад байгаа гэсэн. За тэгвэл бондыг хий аваад байгаа. Ер нь бол юуны бондын зах зээл бол нэлээд юутэй байж байгаа. Бууралцтай явж байгаа гэж бол хэлж болно. Хөрөнгө оруулалт. За хамгийн том худалдан авагч улсууд хэдүүлээ үзье. За энэ. За Америкийн нэгдсэн улсын бондын худалдан авалтын нийт одоо тий ихэнх хувь эзэлдэг улсууд 24 оны мэдэн дээр аваад үзэх юм бол за Япон бол 1.15 их найдыг авдаг. Хятад 800 тэрбум, Их Британи, Люксембург, Канада, Ирланд, Бельги, Тайвань, Швейцар бусад улсууд ингэ явж байгаа. Тэгэхээр хамгийн том хоёр улсын тоон Азийн хоёр улс орж байна. Япон, Хятад. Тэгэхээр Хятад ер нь бол 2020 оноос хойш юу их буурч авсан гэдэг. Засгийн газар Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондыг авах процесс буурсан байж. Тэгэхээр ирээдүйд юу гэж үзэх вэ гэхээр энэ бондын хэмжээ буурна. Худалдан авалт. Нэгсэндээ Хятад Америк руу хөрөнгө оруулалтыг болж эхэлж байна гэсэн үг байхгүй. Тэгээ ер нь бол Хятад яаж үзэх гэж байна гэхээр тэгээ Америк бол ганц юу ус биш шүү. Одоо бид нар өөр улсууд руу хөрөнгө оруулалт хийж мөнгө өсгий гэдэг зүйл рүү шилжих чинь нөгөө талдаа бусад улсууд ч гэсэн тиймэрхүү хандлага гаргаж ирж байгаа нь энэ бондын өгөөж өсөж байгаатай холбоотой. Хэрвээ бид нар Америкийн итгэлцлийн индексийг харъя гэвэл те гадаад улсуудын бондын өгөөж өсөж байгаа үгүй юу гэдэг. Энэ нь бол нэлээд том хэмжээний анхааруулгын тэмдэгт очсон гэсэн үг байхгүй 4.5 гэсэн. Тэгэхээр ийм юм болоод байна. Тэр цаашдаа яах вэ гэдгийг бид нар бол ажиглана. За үүний үр дүн зах зээлд итгэхгүй байгаа гэдэг зүйлийг харуулсан зүйлийг би танаас харуулсан те. Доллар индекс бол маш их хэмжээгээр унжин те. Одоогоор 99 руу орцсон явж байна. За Трампыг ерөнхийлөгч болох үед 109 байсан. Одоо ойролцоогоор 10 функцээр унтсан явж байна. Энэ долларт итгэх итгэлийн хандлага гэсэн үг. За ийм юм болж байна. Тэгэхээр бид нар цаашдаа харах юм. Тэгэхээр биднэрт бол хэлсэн хямралын шинж арилсан зүгээр Америкт итгэх итгэл буюу долларт итгэх итгэл арилж байгаа процесс нь хэрвээ яг энэ процесс үргэлжлээд байх юм бол Трамп дараагийн бодлогоор илүү уян зөөлөн бодлого бас баримтлах магадлал бас байж байгаа шүү. За энэ хүрээд дуусгая да.